төрийн эмчилгээ компаниудын бодлого зохицуулалттай холбоотой асуудал ерөнхий сайдын харьяанд буюу засгийн газрын хэрэглэх газар тариалагддаг. Тэгээ энэ хүрээндээ бас таны асуултанд хариулъя. За өнөөдрийн байдлаар Монгол улсад нэг төрийн эмчилгээ компани 104 компани үйл ажиллагаа явуулж байгаа. 60 орчим мянган хүн ажиллаж байгаа. За орон нутгийн өмчтөний 350 орчим мянган компани үйл ажиллагаа явуулж байна. Үүнд 20 орчим мянган хүн ажиллаж байна. За төрийн өмчт компаниуд та 23 оны ашиг 24 онд ямар ашигтай ажилласан бэ гэдэгт та бас мэдээлэл хүссэн. Энэ дээр 24 оны жилийн эцсийн байдлаар төрийн өмчт компаниуд нийтдээ 26 их найт төгрөгийн орлого олсон. 5.8 их найт төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. За үүнийг одоо 23 оны жилийн эцсийн дүнтэй харьцуулахад орлогын хэмжээ 10.1% нэмэгдсэн. Ашигын хэмжээ 15 орчим хувиар буюу 746 тэрбум төгрөг нэмэгдсэн байгаа. Өөрөөр хэлэх юм бол бас төрийн эмчилгээ компаниудад бүгдээрээ ашиггүй ажиллаж байгаа, бүгдээрээ их муухай байгаад байгаа биш. Тодорхой хэмжээгээр сүүлийн жилүүдээс төрийн эмчилгээ компаниудын бас орлого нэмэгдэж байна. Ашиг нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор төсөвт одоо төвлөрүүлж байгаа татвар төлбөр хураамжс нэмэгдэж байгаа. Нүүрс олборлдог компаниудыг ингээд хувийн эмчийн компани, төрийн эмчилгээ компани харьцуулаад үзэхэд олборлж байгаа нүүрсний хэмжээ нь адилхан мөртлөө улсын төсөв төвлөрүүлж байгаа татвар төлбөр хураамж нь үндсэндээ төрийн эмчилгээ компаниудын 2 дахин их байх жишээ нь. За мөн одоо Эрдэнэ төвлөрийг оюутлагаатай харьцуулаад үзэхэд олж байгаа орлого нь адилхан мөртлөө төлж байгаа татвар нь үндсэндээ оюутлагаас 3 дахин их татвар төлбөр хураамжийг Эрдэнэ төвлөр төлж явах жишээ нь. Иймэрхүү бас одоо ингээд төрийн эмчилгээ компаниуд дээр сайн жишээ авах байна, бас байна. За муунууд нь ч бас байгаа. Тэгээ төрийн эмчилгээ компаниудыг нэгдүгээрт нийгмийн хариуцлагын хүрээнд одоо гарцаа байхгүй одоо ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах энэ хүрээндээс үйл ажиллагаа явуулдаг компаниудыг ингээд төр аваад явж байгаа. Энийг цаашдаа төрийн одоо төр хувийн эмчилгээ түншлэр явуулах ийм одоо бас бодлогоо барьж хэрэгжүүлэх. За мөн хувийн хвшилтэд өрсөлдөхгүй үйлчилгээнүүдийг бас одоо хувьчлах, хувийн хвшил шилжүүлэх ийм бас бодлогыг барих. За яа харахгүй одоо стратегийн одоо ач холбогдол бүхий одоо салбарт үйл ажиллагаа явуулж байгаа энэ одоо аж ахуй нэгжүүдээ бас илүү одоо ил тод нээлттэй хариуцлагатай болгох ийм бодлогыг хийх ёстой. Энэ хүрээндээ улсын их хурлд төрийн болон орон нутгийн өмчт компанийн тухай хууль, нийтийн өмчийн тухай гэсэн 2 хуулийг өнгөрсөн хавар их хурлд өргөн барьсан. Их хурл одоо энийг яаралтай хэлэлцэж, яаралтай баталж өгөх юм бол энэ төрийн эмчилгээ компаниудтай холбоотой асуудал нэг мөр зэгцэрнэ. Нэг мөр зэгцэрнэ. За дулмын бум ачир гишүүн нэмж тодруулъя. За их